оюун багш маань өөрийнхөө шинжлэх ухааны докторийн ажлыг Монгол улсын иргэдийн санхүүгийн боловсролын тогтолцооны онол арга зүй гэдэг сэдвээр хамгаалсан ийм нэр хүндтэй багш байгаамаа. Тий, баярлалаа. Хүмүүр хөрөнгө оруулагч подкаст юм байна. Анхныхаа дугаар бол та бүхэнд хүрэхэд бол бэлэн боллоо. Энэхүү подкаст маань яаж би мөнгө хадгалах уу, байгаа баг хөрөнгөө би яаж өсгөж илүү хурдтай үржүүлэх үү, Монголд ямар шүү боломжууд байна гэсэн иймэрхүү асуултуудыг өөрөөсөө асуугаад явж байгаа хүн бүрт зориулсан ийм подкаст билээ. Тэгээ өнөөдрийн дугаараар бид нэр Монголын санхүүгийн боловсролын салбарт бол ичнээ танигдсан эргээд Монголын олон өрхийн дэвтрийг өөрийнх нь зохиосон өрхийн дэвтрийг бол хэрэгэлдэг ийм оюун багшийг бол урьж оролцуулсан байгаа. Тэгээд оюун багш бит хоёр маань энэ дугаараар ер нь яаж хадгаламж хийж эхлэх вэ? Тэгээд хадгаламж хийдэггүй хүний хоорондын ялгаа нь юу гэдгийг цаашдаа ер нь хүүхдүүдэд бид нэр санхүүгийн боловсрол тал дээр ямар хэлбэрээр өрх дотроо бид нэр хүүхдүүдтэйгээ ажиллавал ирээдүйд ийм хөрөнгө оруулагч ийм мөнгө хадгалдаг илүү доктортой илүү цалингаас гадна орлоготой ийм ирээдүй бий болох бай талаар энэ дугаараар бол ярилцсан. Ингээд бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн оюун багштай баярлалаа. Та одоо юу хийж байна вэ? За би одоо мэдлээ захин сургуульд сургууль мэдлээ нэртэй сургагч багш хийж байгаа. Сургагч багшийн үүрэг нь багш нарыг бэлтэнэ. Тэгээ ямар багш нарыг бэлдээд байна вэ гэхээр ерөнхий боловсролын сургуульд энэ санхүүгийн боловсролыг заах багш нарыг бэлдээд явж байна. За манай сургууль ажиллаад одоо 4 дахь жилдээ орж байна. 10, 11, 12 дугаар ангид ороод нэг төгсөл бүтээ хийцэн. Одоо эхлээд дараагийн нэг цикл эхэлж байна. Манай онцлог бол манай сургууль бол олон хүүхэдтэй 17,000 гаруй хүүхэдтэй 300 гаруй одоо багштай маш том өсвөр сургууль. За цахимаар явдаг. Google манай компанитай хамтарч ажилладаг. Google-ийн платформ дээр хичээл явуулдаг, цахимаар явуулдаг. зөв сонирхолтой хэлэхэд манай одоо миний заадаг бидний заадаг санхүүгийн боловсролын хичээлд манай Монгол улсын өнцөг булан бүрээс хүүхдүүд цахимаар сурж байна. Нийт сурагчдын 52% нь сумаас ордог. Өө за. Тий. Тэгээд Улаанбаатар хотоос байна, аймагаас байна. За тэгээд энтхийгээс айгүй хөөрхөн одоо ламхайнаар сурдаг. Бас Ламхайнаар. За Солонгосоос болохоор тэнд ээж аваагаа дагаад очсон хүүхдүүд бас сурдаг. Онлайнаар учраас боломжтой. Ийм онцлогтой сургууль. За сонирхолтой ажил хийж байгаа маань. Тэгээд би ер нь хизээ яавал би хадгалж эхлэх вэ? Тэ? Яавал би илүү хөрөнгөтэй болох вэ гэдэг ийм асуулт бол хүмүүс болгонд л бол байдаг. Гэхдээ зарим хүмүүс бол яг энэ чиглэлээр бол эхлээ явцдаг. Тэгээ би танаас асуух гэж байгаа асуулт нь маш олон сургалтуудыг бол лекцийг одоо мост өмнө агшилж ирсэн тийм. Ингээ харахад одоо ч гэсэн тантай ингээд хүмүүс холбогдоо явж байгаа. Ямар хүмүүс нь хадгалаад ямар хүмүүс нь хадгалж чадахгүй байна. За ер нь бол орлого бага зардал их гэж хүмүүс өөрсдөө ойлгодог. Миний зардал бол орлогоосоо давдаг, юу хадгалах гэж ингэж бодож байгаа. Юу хадгалах гэдгийг шүү дээ өөдөөс. Тийм тэгээ бид нар бол одоо хэлнэ шүү дээ. Орлого багч байсан хадгалж болно. Ямар ч орлогын түвшинд хадгалж. Ямар ч орлогын түвшинд хадгалж болно. Манай ухаанд өвгөд бол энийг хэлсэн байгаа. За жишээлх юм бол хүн орлогоо олсноороо баяждаг юм аа. Орлого ямар ч байж болно л гэсэн үг шүү дээ. Хинээснээрээ баяждаг юм аа. Гэж жишээлээд хэлсэн. За тэгэл нөгөө хэмнэх талаар ч манай тоо ван гэл тэ нөгөө мундаг саян гэгэрүүлэг данзан аравжаа тэгэл пүрвжүү гэд энэ хүмүүс бүр хилээд өгсөн бүр дээр үесээ. За тэгээд одоо асуулт нь болохоор зэрэг яаж хадгалах уу гэж одоо яаж хэн хадгалахгүй байна вэ? Тий. Ер нь ингээд юу ажиглаж чинь танд маш олон удаа. Маш олон удаа ингээ явхад нэгдүгээрт дөрмийн мэдмээр байгаа. Ер нь орлоготой л бол хадгалж болно гэдэг дөрөв. За. Тэгээ орлоготой л бол хадгалж болно гэхээр зэрэг одоо бидний заадаг дөрөв бидний байхтай. Ерөөсөө л дэлхийд одоо хүлээн зөвшөөрөгдсөн нэг дөрөв байгаа. Тэр нь юу вэ гэвэл орлого олсон өдрөө хадгалах. За анхных нь тий. Ерөөсөө л олсон өдрөө. Дараа нь хэрэглэлчид үлдсэнийг хадгална гэвэл угаасаа үлдэхгүй. Яагаад гэвэл тэр бас дөрөв багш шиг байна. Тийм шүү дээ. За. Яагаад гэвэл хэрэглээ хязгааргүй. Ингимэрч байна, тэрийг ч авмаар байна, ингимэр байна. Хизээч одоо маш хязгааргүй. Тэгэхээр олсон өдрөө хадгалчих юм бол
үлдснээр нь хүн амьдарч болдог. Угаасаа болдог. Тийм учраас хоёулаа хамгийн эхлээд бол би энийг л хэлмээр байна. Олсон өдрөө хадгалах. Эсвэл одоо орлого олгоё гэж бодъё л доо. За бизнес хийдэг хүн өдөр болгон олон цалин авдаг хүн царт 2 удаа авч болно гэд эсвэл одоо ингээл яг л хизээ яг тэр өдрөө л хадгалах. За 2 дахь дүрм нь юу? 2 дахь дүрм нь багаар. За шууд 50% гэхгүй. Тий, үгүй. Эхний удаа хэд байв зүгээр үү? Тогтмол орлогоноос бол 10 хүртэл хувь. 10 хүртэл. Хүртэл 2 байж болно, 5 байж болно. Нэмэгдэл орлогоноос бол 60 хүртэл. Ер нь 60-аас илүү хадгал. Тэгээ нэмэгдэл орлого. Тэгээд гинт орж ирсэн орлого ч юм уу. Гинт уг нь байгаагүй. Тий. За гих мэтэр ийм дүрмүүдээ улдаар зохиогоод ямар дүрм байна. Одоо нэг цаанаа одоо нэг дахиад нэмээ 2-ыг хэлээ дөрөвтэй болъё. За тэгэл да. За тэгэхээр дараагийн маш чухал дүрм бол орлого зарлага бүртгэх. За яг юун зарч бүртгэхгүйгээр ерөөсөө явахгүй. Орлогоо ингээл хэдэн төгрөг олж байгаа ш мэдтгүү баг. Тийм болохоор ерөөсөө зардлаа төлөвлөж чаддаггүй. Энэ үе дээр бол хадгална гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. За одоо бас нэг дүрм нь болохоор ер нь хадгалах энэ дүрм штэ. Яг өөрт одоо хадгалах ёстой гэдэг тэр ойлголт ухамсар яг тулсан үед л хүн хадгалдаг. Тэгэхээр өөртөө зоригтой байна. Зориг. Тэгээ нэг зориг тавих нь шүү дээ. Тэгэл тэр зоригны төлөө хадгална шүү дээ. Би ингэсэн. Өөрөө ингээд айгүйх тэмдэглэл хөтэлдэг байсан. Одоо өдөр тийм юм боллоо. Эсвэл нэг ном уншаад тэрнийхээ ингээд товчлолыг тэгээд ингээд хүмүүстэй ярьж байгаад гол агуулгаа ч юм уу те тэмдэглэл хөтэлдэг. Тэгээ би чинь 16 таада гадагшаа явсан байхгүй. Тэгээ 16 таа гадагшаа яваад тэр дэвтэр дээр одоо ингээд ирээ харахад яг 16 таа үеийн дэвтэр нь алга болсон баг шүү. 18 настай үеийн тэр нэг дэвтэр 19 настай дэвтэрийг харахад их сургуульд ингээд ороод бүх юмнуудаа ингээд зардлуудаа бүртгэжсэн. Яагаад тэгж бүртгэсэн бэ гэхээр Монголоос одоо аав ээжээс авсан мөнгө айгу баг. За тэнд очиод цагийн ажил хийж исэн. Тэгээ тэр мөнгө орж ирж байгаа мөнгө зардал хоёроо ингэж баланслахгүй бол яг энэ чи яг амьдралын тулгарч байгаа хог дээр өсрөх байсан учраас бүх юмыг тэгээ бүр их сургуулаа төгсөн төгсөл бүх бүртгэлээ тэгээд маш сайн хийсэн. Тэр навшаа өгч байгаа нэг дэвтэр харсан. Тэгээд яг энэ тэмдэглэл хийх нь аюу зүүн юм байна гэдэг. Тэгээд өөр зүйл ажиглагдсан. Би нэг 12-оос 14 онд аюу сайн хадгалсан. Тэгээд яаж тэгээ сайн хадгалсан бэ гэхээр байр аваад. Тэгээд байр авахарч мэдээ зээл авна. Зээл аваад тэр зээлээ ингээд аль болох хурдан заавал 20 жил төлөхгүйгээр тий маш богино хугацаанд аль болох богино хугацаанд төлж дуусъя гэж зүтгэсэн. Тэгэл тэр үед л нэлээд орлогынхон дийлэнх хувийг бас байнгын орлогынхон ч гэсэн дийлэнх хувийг хадгалсан. Тийм. Одоо тэрнээс хойш мэдээж хичээж байгаа. Гэхдээ тэр болгон бас нэг зориг байхгүй байсан уу яасан бас эргээд бодоход бас тийм юмнууд бас тэр төвшин төлөх хүрч чадаагүй байгаа байхгүй. Тулах яг л 100% одоо шаардлага үүссэн үед л хүн хөдөлдөг. Таны мэдхүүн тэр ухамсар одоо зан үйлийн эдийн засаг гэж одоо ярьдаг те. Ерөөсөө тэр хадгалдаг зан үйл тий хизээ бий болдгоо хөр яг л ийм тулсан үед ганцхан жишээ хэлье гэж бодож байна. Нэг одоо манай таньдаг хүүхэд зөндөө турчиж. За яасан бэ гэсэн 40 хил хассан багшаа гэж. 40. Хэдээс 40 хассан? 190. 90-ээ. Бочин бой болчих. За яасан бэ хүүхдээ гэсэн би айлын ганц хүүхэд. Манай ээж илэг солиулах хэрэг гарсан. Тэгээ би ганцаараа илгээ өөх. Надаас их хүн байхгүй. Тэгээ эмчид үзүүлсэн чинь таны илэг өөхтэй гэсэн. Би ээжигээ аврахын тулд ерөөсөө энэ бол ерөөсөө ийм зориг болсон. Тэгээд одоо эрчимтэй хийсээр засгал хийсээр байгаад 40 хил хасцсан. Өөрөөр хэлэх юм бол яг бит хоёрын яриад байгаа ямар нэгэн үйлдэл хийхэд шалтгаан нь 100% байх хэрэгтэй. Тэр хүүхдэд тэр шалтгаан 100% байсан. Ээжигээ л ерөөсөө би аврах хэрэгтэй. Тэгэхээр би чиний дөрөвний асуусан хэн хадгалдгүй хэн хадгалдсан бэ гэж асуугаад байна. Ер нь бол нэг ялгаа байгаад шүү дээ. Харин энэ л яахгүй юу. 100% шалтгаан байгаа хүн л хадгалчаад тэр нь зан үйлийн эдийн засаг болоод зан үйл нь болоод явдаг. Ер нь болж ин доо гэж ботцсон хүн бол ер нь хийдэггүй. Болж ин доо гэж ботхоор. Тий. Би хоёр идэхгүй хоосон хонохгүй байна. Болж гинэ гэж ботцсон хүний амьдрал тэгэл зогсоо. Одоо сая ковидоор би яг үндэсний хөгжлийн газар ажиллаж байсан. Тэгээд тэр үед бид нэлээд
олон судалгааж гаргасан тэр судалгаанууд танилцсан тэгээ зөвлөмж боловсруулж. Энд нэг одоо тийм эмзэглэмэл зүйл байгаа. Тэр нь ямар зүйл вэ гэхээр монголчуудын 80 гаруй хувь нь 3 сар одоо аваад явчих тийм хадгаламж байхгүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ эргээд манай үндэстэн монголчууд тэр чигээрээ тийм одоо ковидчиг ийм асуудал үүслэх гэхэд маш хүнд нөхцөл байдалд болоо. Тэгэхээр эргээд ингээд хэлэхэд бол 80% нь одоо юм баталгаагүй байна л гэсэн үг. Тийм ч учраас өнөөдрийн хүн бүр хөрөнгө оруулагч гэдгийг хөрөнгө оруулагч болёо гэдэг бол цаанаа бол бид нэр баталгаатай л болно. Нөгөө гоё үг гэдэг нь штэ. Иргэн баян бол улс баян гэх тэ. Тэгэхээр бид нар бол ерөөсөө энэ судалгаанаас 12 гэдэг статистикийн гаргасан судалгаанаас харахад би өглөө харж ялаа л та. Тэгэхэд сард бол 25 оны 3 дугаар үйлрэлд ойролцоогоор 2,950 мянгаыг олж байгаа. Тэгээ зарлага нь хийдгийж 2,980 мянга. Тий, хадгалах мөнгө байхгүй. Тэгэхээр энэ бас нөгөө бас нэг талаасаа айгуу тийм ангатай юм шиг нөгөө талаасаа жирж байгаа болгоныг бид нэр зарцуулаад байна. Дийлинг хийн штэ бүгдээрээ бол тийм биш. Мэдээж өндөр орлоготой ингэж. Тэгээд саяны таны ярианаас бол нэг зүйлийг ингээд маш сайн ойлгосон юм гэхээр ямар ч орлого олж исэн хүн бол хадгалах боломжтой гэдэг бол ойлгож байгаа. Хоёр дахь маш сайн ойлгож байгаа зүйл нь зайлшгүй шаардлага байж ич те 100% үндэслэлтэй байж ич тэр хүн байх юм бол хүн үгүй тэр хүн хадгалж эхлэх нэ тэр хүн юм хуримтлуулж эхлэх нэ те. Тэгэхээр ингийн тул тэр шалтгаантай байхын тулд яах ёстой юм яг зоригтой. Бүр одоо юм ингээ хандсан те би хоёр идэхгүй хоосоо хонохгүй явж гинэ гэж бодож байгаа хүн том өөртөө нэг том зориг тавиа. Тэр чинь чиний шалтгаан болно гэдэг гаргалгаа байхгүй. Тэгвэл зориг бол олон төрлийн зориг бол байж болно шүү дээ. Зориг бол хүн тавилаа гэвэл хөрөнгө оруулагч болёо гэвэл за нэг эхний 100 сая төгрөг хүртэл бол аюу хэцүү байдаг гэж хүмүүстэй ер нь ингээд уулзаад гадаад ч гэсэн ингээд хөрөнгө оруулалтын уулзалтан дээр ингээд фандуудын хүмүүстэй ингээд ярихад эхний одоо Монгол мөнгөөр ирвэл тэ 100 сая Америкээр ирвэл $100,000 хадгалахад бол аюу хэцүү. Энэний дараагаар бол инерцээр тий. Зүгээр л инерцээр. Тэгэхээр нөгөө цалингаас гадуур яаж орлоготой болох вэ гэхээр ерөөсөө цалингийнхаа тодорхой хувийг хадгалаад за тэр хадгалснаа хамгийн өндөр хувиар өсгөх нь илүү чухал тийм. Энэ тал дээр одоо та яг ямар хувилбарууд байгаа гэж харж байна. Хүн туршлагаас харахад хадгалаад эхлэхээр урамшаад өнөөхийгөө нэмээд итг. Тэгээ тоо бодох хэрэгтэй гэж би бас хэлмээр байдаг. Хадгалж байгаа мөнгө хэр хурдан одоо өсөж байгаа тэрийг харахаараа хүн их урам ордог. Жишээлх юм бол Эйнштейн бол хүний гайхамшиг бол ертөнцийн 8 дахь гайхамшиг. Хүний хүүг мэдж байгаа хүн бол одоо тэгэл 8 дахь гайхамшигыг мэдж байна, эзэмшиж байна гэж ойлгоороо хэлсэн байдаг. Өдөр болгон 3,000 төгрөг 3,000 шүү. Сард 90,000 төгрөг хадгалахад одоогийн яг сарын 1.3% ч хамгийн дундчаас баггүй шүү дээ. Хадгаламжийн 20 жилийн дараа 148 сая төгрөгтэй болно. 148 сая төгрөг 20 жилийн дараа. Хичнээн л урт хугацаанд хадгалах тусам тэр хэмжээгээр өсдөг. Тэгэхээр 3,000 төгрөгөөр хүн юу авдаг гэвэл зармаг авдаг. Тийм ээ. За тэгэл 3,000 төгрөгөөр зарим хүн тамигддtiin байлээ. Одоо ийм хайрцаг тамхи хийдэж байдгийн дээ тий. Тэгээ энийгээ татахгүй тэгээд яг хадгалаад хөрөмжлүүлээд явчих юм бол тэгээ багаар хадгалахаар хүн ер нь бол дадал суудаг штэ. Өөрийнх нь хэрэглээнд нөлөөлөд эхлэхээр хадгалахаа болчих гээд итг. Тэгэхээр хэрэглээнд нөлөөлөхгүй гэдэг нь тэрүүгээр дутхгүй мөнгөөрөө л хадгаламж хий гэдэг дүрэн байгаа штэ. Тэгээ манай Монголын банкнуудын хадгаламжийн хөөний хувь бол дэлхийгээс хамаагүй өндөр. Японд ч 1% хүрэхгүй тий. Жилийнх штэ. Тийм болохоор яг Монголын эдийн засгийн онцлог байна. Хөгжиж байгаа орнуудын мөнгөний эрэлт их байдаг учраас мөнгөний эрэлтийг тодорхойлдог хадгаламжийн хөөний хувь бол өндөр байгаад байна. Угаасаа ингээд хөгжил нь нэлээд одоо ханаад ирэх үед бол мөнгөний эрэлт багасангууд хөөн доошоо унна шүү дээ. Эрэлт нь багасангууд тий. За тэгэхээр Монголд бол ийм боломж байна.
биэнд нэг тоо гаргаад ирлээ л дээ. За. Юу гэхээр дундад цалин яг өнөөдрийн байдлаар 2,700,000 байна. За голч цалин буюу одоо нийт цалин авж байгаа хүмүүсийн яг дундлынхантай 50% дэх үнийн хэдийг авч байгаа юм бэ гэхээр 2,350,000. 2,700,000-аар ингээд бодох юм бол ажлын 20 өдөрт гээд 22 өдөрт ингээд тооцох юм бол нэг өдрийн цалин бол 123,000 байна. За тэгээд нэг өдрийн цалингаа эсвэл 30 хуваач л да. 30 хуваахаар 90,000 гарч байгаа байхгүй. 90,000 гэдэг бол ерөөсөө таны хэлдэг өдрийн 3,000-ыг хадгалъя гэвэл 3,000 төгрөгийн 90%-ийнхаа 3% болцгоо. Тий. 10%-ыг хадгалъя гэвэл 9,000 төгрөг тий. Тий. Тэгэхээр яг 10% хадгалж чадах юм бол эн чинь сар болгон бид нар бол энэ 90,000-аас илүүтэй 270,000-ыг бол хадгалах гэдэг шүү дээ. Тооцоо бодохоор хүн яг шийдвэр гаргадаг. За яаж амьдрах вэ тий? Алийг хэмнэж болох уу? Яахаар байна уу гэд. Ер нь тооцоо бодуулахын тулд тэр өрхийн төсвийн дэвтэр хөтлүүлдэг ёстой. Өрх гэдэг үгч их учиртай шүү. Хувь хүний дэвтэр биш. Аав, ээж, хүүхдүүд нэг одоо монголчуудын хэлээр тоонтой гэр толгой холбосон, тостой тоогон тушуу холбосон болгон өрх гэр. За нэг нохоо тэр айлд байна тий. Тэр айлын тоогоноос идчихэж байгаа юу? Тэр гишүүн нь мөн тий. Гэл ингээл явна штэ. Тэгэхээр зэрэг амтан тижээх үү? Тижээвэл ямарыг тижээх юм? Ямар төгрөгийн хоол идтгий. Энд тэр ер нь тоо бодоод эхлэхээр бүгд хараа бодож эхэлдэг. За энэ зардал ер нь заашгүй юм уу? Зааш бол энэнгүүгээр болох юм уу болохгүй юм. Гэл тэгэхээр ерөөсөө бидний тэр өрхийн төсвийн дэвтрийг хөтлүүлэх гээд байгаа нь нүдэнд нь тэр тоог харуулах гэдэг байхгүй. Нүдэнд нь тоог харуулад тэгээд бүгдээрээ гэртээ дундаа нэг зорилготой болох. Хүн болгоны зорилго өөр өрхийн зорилго нэг юм том зорилготой болох юм бол аав нь ээж нь мөнгө удирдах гээд байгаа юм биш бүгдээрээ хувь нэмрээ оруулна гэдэг санааг өгөх гээд байгаа. Одоо өрхийх гэдэг шууд ярьлаа. Энэ дээр бас нэг сонирхолтой асуулт байна л да. Одоо ингээд гэр бүлд аав ээж хоёулаа ажиллаж байна. Тусцаа цалин авч байна. Ер нь тусдаа ингээд зарлагаа хийгээ бол тэр гэр бүлд илүү хатгалж чадах боломж их байдаг юм уу? Аль эсвэл дундаа ингээд хамтарсан данс нэгээ те тэр данс руугаа ингээд одоо өрхийнхөө юу зарцуулгыг хийгээд тусдаа өөртөө бас ингээд зарцуулаад явбал илүү үр дүнтэй байдаг юм уу? Таны одоо олон хүнд лекц уншаад олон хүнд одоо зөвлөгөө өгч явж байхад ер нь ямар зүйл байдал ажиглагдав? Аль нь илүү сайн? Өрхийн төсвийн дэвтрээ хөтлөө явж исэн хүүхэд надад ярьж исэн нэг бүсгүй. Би бүтлэхгүй. Хөө яач ваа гэдгсэн чи би стресстэй. За. Би ямар их үрдэг юм бэ? Тэрийгэ мэдчихлээ ч гэдэг юм уу жишээлбэл. Тэгээд нөхөртөөгөө одоо хоёулаа ингээ хамжаад явах гэхээр ингээл бас хэрүүл уруул өсөх гэлээ нэг л дээ. Чи яас их үрдэг юм бэ? Яас их үрдэг юм гэж. Тэгээд тэрнээс гардаг гаргууд бол зөндөө байгаа. Тэгэхээр ямар ч байсан тэр өрх болвол нэг дээвэр доор нэг айлын хүний нэрээр нэрлэгдэж байгаа өрх болвол хамтын л одоо орлого хамтын л зардлууд байгаа даа штэ. Тэгээд бас нэг дүрм нь одоо хэлэхэд хүн болгонд эрх чөлөөний мөнгө байх хэвээр. Аавд нь, ээжд нь, хүүхдэд нь тэр нь хин нэгэндээ тайлгнадгүй мөнгө. Бүр зөвшөөрнө. За чи тэдэн төгрөгийн дотор дураараа зараа. Эндээ өгнө үү, яана вэ? Тэгээд тэхгүй болохоор бүр төгрөг болгоныг тооцохоор бас их хэцүү. Бас нэг хүний бас нэг эрх чөлөө гэд нэг юм байгаад байна шүү дээ. Гадуур дотор орж байгаа. Үгүй ормоор байна шүү дээ. Ормоор байж болно шүү дээ тий. Тэгэл ингээл найздаа нэг хэдэн төгрөг өгчиж бодож болно. Тэгэл тэр болгоныгоо тэр хүн хараа орлого олоод ингээ явж байгаагийн хувьд бас нэг эрх чөлөө мэдрэх хэвээр гэж хэлээд эрх чөлөөний мөнгөний хэмжээг хоорондоо зөвшөлдсөн. Ер нь бол цалингийнхаа өдөө байвал зүг. За ёстой гэр бүлийн шийдэх асуудал. Тий хэдэн төгрөгийн цалин авдаг тэдэн хувийн чи эрх чөлөөтэйгөө хэрэглээ. Тэр мөнгийг заавал дуусгаалгүй. Дуусгахгүй бол буцаагаад өрхийнх руугаа хийчих болно. Гэл ингээл нэг нуух юмгүй ийм сайхан амьдрах их чухал л да. Тэгээ өрхийн төсвийн дэвтэр хөтлөхийн бас нэг ач холбогдол байдаг. Тэр нь юу вэ гэхээр
Ер нь хүний стресс мөнгнөөс хамаардаг. Мөнгөтэй хүн бол нэг стресстэй байхгүй. Тэгэхээр хүмүүс тэгдгийг яхаараа өрхийн төсөө ингээл хөтлөөл ингээл явж явах хэрэгтэй юм бэ гэд. Тэгэхээр танах стрессгүй амьдрахын тулд энэтэй байх хэрэгтэй. Тэгээ ер нь өндөр хөгжилтэй орн за чи гадагшаа дотгошоо сурч исэн хүүхд мэдж байгаа айлууд бол ийм дундын төсвөө мөнгөө бүртгэдэг зарцуулдаг ийм байдаг штэ. За Герман бол бүр айхтар. Тэгээ нөгөө дугтууны арга марга гэл зөндөө олон аргатай. Тэгэл тэрүүгээр мөнгөө удирдахаар хоорондоо мөнгөний хэрүүл хийхгүй. Мөнгөний хэрүүл хийдэггүй. Тийм энэ бол ерөөсө мөнгөгүй юм байдаггүй учраас айлын эрүүл одоо эрүүл гэдэг нь харилцаагаа хэлж байгаа байх нэг үндсэн шүү дээ. Тийм учраас л энийг хөтлөх ёстой л гэд үзээд байгаа. Одоо л намайг их сургууль зурж байхад бид нар чинь зүгээр утас байдаг байсан ч гэсэн яг ингээд баахан аппликейшн татаж матдаг үе биш байлаа л та. Тэгэнгүүт одоо юу болцсон бэ гэхээр би ингээд заавал дэвтэр хөтлөхгүйгээр шууд одоо банкны картаас бүх юм зурж шүү дээ. Банкны одоо юу руу ороод энэ бол ийм төрлийн зардлаа гэд зардлаа бол төрөлжүүлчих. Миний хувьд бол тэгэхээр илүү ингээд харахад бол амар. Тэр нь надад амар санагч. Түүнээс яг ингээд өдөрт яг тэдийг зарлаа гээл ингээд бичдэг ч юм уу. Одоо ингээд хүн болгон ингээд гар утастай болцсон байна тий. Гар утсан дээрээ шууд ингээд банкныхаа апаар ороод картаар хийсэн тооцоонуудаа ангилчвал сарынхаа эцэст бол ингээд энэ сард бол тийм юмнуудад илүү зарцсан шүү дээ. Тэгээд 8 сар 9 сар бол одоо сургалтын төлбөрч байдаг юм уу тий. Цэцэрлэгийн төлбөрч юм уу ингээд бас тийм ачаалттай сар бол байлаа зүгээр ингээд анзаарч явах бол. Сургалтанд ингээд суух гайл манай хүмүүс хүрээл ирэхээр нь би нэг ийм 12 нүдтэй цаас өгдөг. Цаас орлогоо бичиж нэгс ингээд сар сараар нь биччих гээл. Дараагийнх дээр нь зардлаа баримжаагаар биччих гээл. Тэгэл орлогоо бичсэн хүмүүс ингээд салангаараа ингээд ботно штий тий. Тэгэнгүүтээ ингээл над руу жоохон том мом харна. За яасан бэ хүүхдээ гэл тэгэхээр ийм их орлого олт юм уу гэх. Тэгээ ер нь хангалттай л олдог тий одоо дор төвшөндөө штий. Тэгээ өөрөөсөө ингээд яг одоо уламжлалт аргаараа орчин үе захимжсан одоо дэлгүүний ярьж байгааг бол хүлэн зөвшөөрч байна. Тэгтээ ингээ гар нь хөдлөө, цаг нь зарцуулаад, ингээ зориод, ингээ бичгээр зэрэг илүү төвлөрдөг бас. Одоо ингээд аппликейшнийг харахаар бид нар бол юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг за ингээ зардлаа төлөвлөлчлөө. Тэгээ энэ зардлаасаа хэтрүүлэхгүй тулд ингээд нөгөө нэг одоо конвертын жишээлбэл хийлээ шүү дээ тий. Энэ сарын байрны мөнгө, сөөхийн мөнгө гэд ингээ хийчлээ тийм үү. Хоолны мөнгө гэд ингээд англиад хийчингүүд тэр дугтын доторх мөнгө дуусах гэдэг нь нэг дохио болдог байхгүй. Одоо энэ яагаад дуусах гэдэг байна тий. Чи ингээд төлөвлөө хийцэн. Энэ сард ингээд хувцас ингээд хийцэн энэ арай их авчихгүй юу ч гэдэг юм уу. Тэгэхээр уламжлалын бас хөөрхөн аргууд байдаг. Тэрийг бол хүн хослуулвал их зүгээр. Одоо бүх юм захимаар шүү дээ. Бүх юм захимаар болохоор арай л нэг хөндий. Одоо ингээд хараал тэдэн төгрөг ингэдэн төгрөг гэх гээд аим. Тэгэхээр яг хав захимаар хөтэлдэг, Excel-ээр хөтэлдэг энэ төр гэл янз янзын гоё арганууд бол байгаа. Тэгээ ямар ч байсан нэг цаг гаргаад харандаа бариад нэг үзэг бариад ингээд суух нь тэр тэгээ би бүр юу гэж зөвлөдгөө хэлэх үү. Биччихэд 2 минут хараад суу. Зүгээр л хараад суу. Тэр зарлагаа орлогоо. Тэгэхээр аппликейшнтэй хүн бол хараад өнгөрч болохгүй 2 минут хар. Зүгээр л хар. Тэгэхээр л хүн бодож эхэлдэг те. За энийг чинь. Одоо энэ завгүй болцсон нийгэмд чинь тэдийг харч. За ингээл яваад байх юм бол шийдвэр гаргахтаа жаахан удна. Тэгэхээр шийдвэр гаргана гэдэг их том юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр хадгалж эхэлж, хоримтлуулж эхэлж хөрөнгө оруулагч болохын хамгийн эхний алхам бол шийдвэр гаргах. Тийм шүү дээ. Зорилго тавина. Тэхийн тулд ямар зорилго тавьж байгаа тэр шийдвэрээ гаргана. Тэрний дараагаар за ямар ч байсан хадгалъягээд саяны дөрмийн дагуу бол эхлээд орлого олж ирснийхаа өдрөө хадгална. Байнгын орлогын 10%, нэмэгдэл орлогын 60-аас дээш %. За гуравт нь зарлага орлогоо бүгднийг бүртгэх. Дөрөвт нь юу байлаа?
зориг тавь гэсэн тий. Зориг нь хамгийн ихэндээ. Яг би ягаад хоёулангийнхэн зориг хоошоо орч өгөхөр одоо монголчууд маань орлого олдог тэгээ сэтгэл нь хандчих гээд байгаа. Ханахгүй тул зориг тавь гээд байгаа. Одоо их олон хүн тэгдэж штэ. Одоо зөндөө шүү. Айгуу дажгүй амьдарч одоо зөндөө хүн тэгж хэлдэг байхгүй. Аян багшаа та нөгөө хадгаламж хуримтлал гэж ярьдаг. Би өстө орж ирснийгаа үрэлдэл давтажгүй амьдарч байгаа штэ. Энүүнээс дажгүй амьдрах боломж байна гэдэл бид нэр ярьдаг л да. Тийм тэгэхээр сэтгэл нь хандсан хүнд бол тэгэл тэр алхам бол зогсно. Үүдээ шууд хаа. Яг би сая ингээд талбайгаар бол явж ялаа л да. Тэгэхэд бол манай эмчнэр багш нар зарим хэсэг нь бол эмчнэрийн хэсэг нь бол ингээд цалингаа нэмээ гэдэг юм шаардлага тавиад болж ихсэж байгаа. Эмчнэрийн цалинг харахад бол би юу гэж харж байна вэ гэхээр энэ дундаж авж байгаа энэ цалингаас доор. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нэр уул нь чинь хамгийн сайн эмч болохын тулд бид нар чинь бол 5 6 жил бэлтэж байгаа тийм багш болохын тулд 4 жил бэлтэж байгаа. Энэ чинь тийм шууд ингээд физикал буюу мануал ажил бол биш байгаа. Тэгсэн мөртлөө ийм их зарт ийм их туршлага мэрэгжил хөрөмтлүүлчихэд одоо ингээд дундаж цалингаас бага авч ийн гэхээр би юу гэж харж байна гэхээр тэр хүмүүс одоо зүгээр Монгол дотроо ингээд дундаж амьдрах тийм хангалттай нөхцөл бүрдэхгүй байна гэж би харж. Яагаад би тийм бодолтой байгаа вэ? Америкт өмгүүд хамгийн өндөр цалин авдаг хүмүүс эмчнэр. Багш нар бол биш л дээ. Гэхдээ эмчнэр бол хамгийн өндөрийг авдаг. Тэнд одоо өдөр шөнө 24 цагаар жижүүр хийх гээд зүгээр өглөө 9-оос орой 6 хүртэл ажилтдаг хүмүүс харьцуулахад хамаагүй өндөр ачааллууд байна тий. Тэгээд тэр бол ингээд яг оюуны гэдэг утгаараа ингээд илүү дэше. За хятад гэдэг ингээд жишээ аваад үзэхэд хятадын улсын хувьд бол багш нар бол дунджаас илүү авч байгаа. Тэгээ хятадаас бас нэг онцлог байгаа. Би тэнд 1 жил хэл үзчихсэн байхгүй. Тэгэхэд багш нарын цалингаас гадна багшаа гэж ингэж хүндэтгдэг. Ямар ч газар ингээд багш хүн ингээд хүндэтгэлтэй. Тэгэхээр нөгөө бусад мэрэгчлэлтэйгээ харьцуулахад цалингийн бус одоо нэмэгдэх наашин тийм мөнгөөр орж ирдэг учраас цалингийн бус тийм авж байгаа ашиг тус сэтгэл санааны тийм ашиг тус байдаг учраас бас илүү сайн хүмүүс нь багш болдог ийм зүйл бол ажиглагдж байна. Яг өнөөдөр Монголын хувьд бол бас яг хуучин бол багшиг бол аягүй сайн хүндэгдэх тийм соёл байсан. Энэ соёлыг одоо бол арай өөр үнэт зүйлээр залуучуудын хувьд бол одоо илүү үнэхээр ухаалаг болж яагаад ядуугаан ч гэдэг юм уу те. Ийм арай өөр нэг үнэт зүйл бас орж ирж байна уу да гэж надад ажиглагдж байгаа. Тэгээд энэгүүрээ би юу хэлэх гээд байна гэхээр энэ цалинг бол яалтчгүй нэмэгдүүлэхгүй бол одоо хангалттай биш юм аа гэж бас харж байна. Таны бодлоор энэ угаасаа буруу тогтолцоо байгаа. Тэгээ цаанаасаа яста тохироонд бүрдэж ин гэдэг шиг бид нэр дуртайдаа цаг нараа барсандаа суугаагүй. Үнэхээр шаардлага амьдрал шаардж байгаа. Тийм учраас эдгээр шаардлага тавиа сууж байна гэж би бол харж байгаа. Тэгээ цалингийн тогтолцоо бол үнэхээр манай Монголд алдагдсан. Тэгээ буруу. Тэгэр бурууг нөх олон юмар хэлж болно шүү дээ. Цалин нэмэх ёстой. Харин нэмэхдээ огцом нэмэх юм бол инфляц дуудана. Багаар алхамаар нэмэх ёстой. Тэгвэл инфляцийг бол одоо хөөрөгдөд байхгүй шүү дээ. Тэрийг бас багш нар ойлгосоо гэж, эмчнэр ойлгосоо гэж бодож байна. Шууд л өнөөдөр гэл ингэх юм бол нөгөө нэмсэн цалин чи утгаа алдна. Тэгэхээр зэрэг бас хаана ойлгох хэрэгтэй. Одоо энд би бас нэг судалгаа гаргаад ирлээ л дээ. Энэ 2,750,000-ыг бол ингээд сар дунджаар монголон олж байна. За энэ 2,950,000 юм шиг. 2,950,000 ингээд олж байна. Яг хүнсэндээ зарцуулж байгаа нэг өрхийн дунджаар нэг 550,000. За тэгэхээр эндээс юу ажиглагдж байна гэхээр хүнсний бос зарцуулалт бол одоо сая 900 орчим. За тэгээ ингээд бусад зарлага гэдэг гараа явж байна. Тэгэхээр хамгийн их зарж байгаа нь хүнс юм уу гэхээр бас биш байна. Ер нь дундаж өрхийн хувьд бол тэгэхээр нөгөө хадгалж болох гэдэг дотор бол би юу гэж харж байгаа гэхээр хүнсээ бол бид нар бууруулахад болж байгаа хэцүү. Хүнс заалшгүй бүгд. Тэгэхээр нэг 500-600 мянга бол багтаа ямар ч өрхийн хувьд бол гарна. Тэр баянч байсан, ядууч байсан ер нь бүгд. Тэгэхээр нөгөө Баабар нэг ингэж хэлсэн байдаг шүү дээ. Хичнээн
баян болсон ч гэсэн хүн 2 бандаж өмсдөг гэдэг хэрэглээч гэсэн ер нь хүнсний хувьд бол бас тий 3 хүний идж байгаа юмар бас идэхгүй шүү дээ. Мэдээж авч байгаа бүтээгдэхүүнийх нь хувьд бол арай өндөр үнэтэй юмнууд бол авахыг бол үүсэхгүй. Тэгэнгүүт юу гэж харагдаж байна гэхээр хүнсний бос зарцуулалт болох энэ хуцас сунар бусад одоо янз бүрийн хэрэглийг энэ зарцуулалтанд их байна л гэж эндээс бол харагдаж байна. Тий, бидний хэрэглээд шүтсэн ард түмэн гэж бас хэлдэг л дээ монголчуудыг. Сонин дэмий зардлууд гаргадаг нэг жишээ байна л да. За Vision Fund-ын баха. Шинэ жилийн баяр хийх гээд тэгээ гадны тэднээс чинь удирдлага нь гадаадын хүмүүс байт юм байна. Тэгээд хуучин яваад шинэ нэр гिचсэн юм байна. Тэгээд шиндээ хуучин хэлж ийн гинэ. Монголчууд айгу сонин шүү. Шинэ жилээр 3 цаг найрлахын тулд 300 мянгаар одоо нэг л өдөр өмсөхийн тулд одоо гутал палаж тий. Тэгэл ингээл тэр баярт аюух ач холбогдол өгдөг. Тэгэхээр говцсон дээр их анхаардаг гэдгсэн нөгөөх нь би одоо ингээл өмсөж байгаатайгаа л яваад орчих гээд байгаа шүү дээ. Шинэ жил болохгүй мө гэсэн чинь. Гэхдээ монголчууд аюух анхаардаг. Тийм соёлтой гэх нь аюу холгүй юм хэлсэн байлээ. Тэгээд бид нар харин ийм зардал гаргадаг. Нэг орой өмсөхийн тулд маш үнэтэй палаж авна, эмэгтэйчүүд гутал авна, цүнх авна, үсээ янзлуулна, яадгийн тэгээд дараа нь тэрийг мөддөө өмсөхгүй. Тэгэхээр энэ хэрэглээнд шүтсэн одоо павизинтэй байдаг юм байлээ. Дуурамтгай бас айхтар дуурамтгай гэж гарсан. Тэгээ бас нэг ийм судалгаагаар монголчуудад юм зарахад их амархан. Яагаад гэвэл айгүй амархан ятгагддаг. Яг хэрэглээндээ авдаггүй. Зүгээр ятхангууд энэ гоё юм ингээд хийлэнгүүд авчдаг арт түмэн гинэ. Тэгээ манай хэрэглээ бол ийм онцлогтой. Тэгэхээр хүмүүс энэ дээрээс юу дүгнэлт хийж болох вэ гэвэл ерөөсөө л энэнгүүгээр амьдрж болохгүй буюу хэрэгцээтэй юмдаа зарцуулна. Энэнгүүгээр амьдрч болох юмд бол татгалзаж болно. Тэр чинь хүсэл хэрэгцээ хоёроо ялгаад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо юм худалдаж авахдаа энэ асуултыг өөртөө тавиарай гэж бид нар бол заадаг. Яг энэ гүүгээр амьдрч чадах уу? Чадахгүй гэвэл ав. Чадна гэвэл бод хоошлуулж болно. Тийм байна тий. Тэгээд нэг ийм дүрэн байдаг л да. Айл болгонд нэг ийм мөнгөн дүн байх хэвээр. Юуны? Одолдон авалт хийхдээ 100 за айл болгоо өөр. За сая төгрөгтэй гэдэг дүнтэй. За би тайлбарлана. Сая төгрөгний дүнтэй айл байж болно. 500 байж болно. 500 мянгаар одоо тэр нэг дүнг тогтооцсон болвол тэрүүнээс дээш гарсан худалдаа авалт хийвэл заавал нэгтэйгээ зөвлөдөг. Яах вэ? Дур мэдээд битээ ав. Тэр айлын хамгийн үнэтэй гаргах одоо худалдан авалтын дүнгэл тогтоогоод байна л да. Тэрэнгүүгээр хүмүүс аюух алддаг. За нэг сая одоо дураараа ингээл нэг найз нь ч гэдэг юм уу юу ч гэдэг нэг сая төгрөг зээлдүүлчихэд тэгээд тэгэнгүүт зээлдүүлээд дараа нь тэрийг авч чадхаа байлаа шүү дээ тий. Тэгэнгүүт бид нэр одоо энэ дүрмийг хэлж өгöd байгаа. Хэрвээ танах сая төгрөгний тэр дээд худалдан авалтын дүн байсан бол одоо чи шийдвэр гаргачих. Тэр айлын боломжоос хамаараа тэр дүн харагдах гал шүү дээ. Ойлгоцсон уу? Тэгэхээр айл болгонд байдаг нэг ийм дүрмийг гаргаад авчгаа. Ерөөсөө гэдэг энэ хоорондоо залуучууд тохирох нь шүү дээ. Эхний зөвшөөрөл хоёр. Зөвшөөрч зардлаа гаргана. Найз охин одоо найз залуу хинаа шин. Эхний нөхөр хоёр. Энэ нь шүү дээ. Янз бүрийн гэмт хэрэг, мөрөтэй тоглоом, янз янзын юм маш сайн хамгаалж өгдөг. Одоо заллуулахгүй тий. Одоо энэ орчин үед бол AI хөгжөөд зүгээр хаанаас дэлхийн англи үнцэг болонгаас нэгээр нөхөр ч юм уу эсвэл нэг Филиппин бүр Мянмараас одоо Мянмар бол бүр ингээд тэм заллингийн уул уурхай улс орн болж байна л доо. Ингээд янз бүрийн мэдээлэл ингээд үзээд уншихаар тэнгуү тэнд ингээд бүр фермүүд бий болж байна гэж хүмүүс ингэж авчираад тэнд ингээд байлгаад ингээд ажиллаулдаг. Тэгээд тэдний зорилго нь AI-г ашиглаад одоо шууд ингээд англиар бичлээ гэхэд тэр нь шууд монголоор орчуулагдаж байна тий. Филиппинд орчуулагдаж, латин одоо испаноор орчуулагч чинь тэгэхээр
Энэ бол ингээд хуучин бол ингээд хүн орчуулга гэдэг юм бол одоо бүх орчуулга шаардлагагүй болсон. Ярээ нь хүртэл ингээд би ярингууд ингээд автоматар орчуулдаг юм. AI бол ерөөсөө бүр маш аюултай болж байна. Тэгэхээр энэс одоо нэгэнт одоо санхүүгийн боловсролын нэг зорилго бол хэрвээ санхүүгийн боловсрол сайтай болчих юм бол ийм заллингуудад бол автахааргүй болж байгаа шүү дээ. Тэхийн тулд одоо яг яах ёстой. Тэхийн тулд одоо яг бидний бас игээл бид нар хичээлээ ордог хүүхдүүдэд аюулгүй байдлыг хамгаалах гэл ер нь байн л орох гэдэг л да. Тэгээд нэгэн өдрийн дотор 12 өдрийн дотор хийсэн мөнгө чинь 3-4 дахин өсдөг бизнес гэж байхгүй шүү л гэж бид нар хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг хүмүүс мөнгө өсгөх гэдэг тэр нэг хүслээр өнөөдөр $100 хийчихээр маргааш 200 аваараач гэдэг юм уу нэг ийм заллингууд яваад байна шүү дээ. Яг санхүүгийн боловсролгүй хүнд зориулагддаг тийм заллин байхгүй юу? Яаж ч бодсон гэсэн тэр бол заллин гэдгийг хүүхдүүд мөнгө яаж өсдгөө, яаж нэмэгддгөө гэдгийг бид нэр бизнесийн санхүү гэдгээрээ заагаад өгч шүү дээ, тийм. Гэх мэтэр хүүхдүүдийг одоо томчуудыг бол одоо бас жоохон хэцүү. Одоо итгэл үнэмшил болцсон, өөрийн шийдвэр гаргадаг болцсон учраас зөвөр ер нь зан үйлийг өөрчлөхөд нэлээд хэцүү. Хүүхдэд бол бид нэр энэ хичээлээрээ заадаг хичээлээрээ ийм заллин байдаг, ийм тийм гэдэг ингээд зүгээр мэдээлэл өгөөд орхих нь хангалттай эсвэл яг тэрний эсрэг ингээд авч хэрэгжүүлэх эсвэл бүр ингээд дадал хэвшил болгох юм байна уу? Ер нь бол одоо түрүүний миний нэг сонирхол заавалчгүй хэлмээр байгаа нэг олон нэлээ хэдэн юмны нэг нь зөвшөлт. Битээ дураараа шийдвэр гаргал гэдэг асуудлыг одоохондоо яг одоо айтайхан арга юм шиг байгаа. Зээл аваад тэр нэг бизнест оруулаад ингээл хүмүүс шатаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ерөөсө хамгийн зөв арга бол хин нэгтэй багштайгаа аав ээжтэйгээ бас мундаг одоо залуу ах эгчтэйгээ зөвлөж шийдвэр гаргана шүү л гэж бид нэр хүүхдүүдтэй хэлээд байгаа. Тэгэхээр зөвлөлдөх дадал суучих юм бол альва юмд ингээ хурдан автаж альва юм хурдан заллуулах юм боломжгүй болчих нь шүү дээ. Илүү мэддэг хүнээс л нэгсэндээ сураад авчихна гэсэн үг шүү дээ. Ийм зөвлөлдөх чухал, дээрээс нь тэр хөрөн худалдан авалт хийх дээдлийн мөнгөнд дүнгээ тогтоож авах чухал. Тийм ээ. Одоо хүүхдүүд рүү ингээд эргээд ороход хүүхдүүдэд ингээ санхүүгийн боловсрол ингээ олголоо гэхэд ирээдүйд яг тэр эхнэр нөхөр хоёр хоорондоо ярилцах ёстой гэж тэгж шít. Тэрийг нь яаж одоо аав ээж нарын дээр анхаарч одооноос юу хийвэл зүгээр. Та дөрөв бас надад нэг цухас хэлж ийсэн тий. Аав ээж нар хүүхдүүдэд жоохон одоо зарим нь шүү. Гэтэ ихэнх нь шүү. Одоо дүрсээ хэлий алдааг нь хэлхээс яах вэ? Чи нэг сайн сурчих, чи нэг сайн сургуульд орчих, чи нэг сайхан мэрэгжил эзэмсчих, тэгээ нэг сайхан компанид орчих, тэгээ нэг гайгүй цалин авчих гэдэг хүмүүжлдэг. Энийг бид нэр шүмжилдэг. Юуг нь яг шүмжилж байна? Тэр хүний зорилгын тийм сони юмар хязгаарлаад байгаа байхгүй юу? Сайн өндөр цалин авчих. Чи бизнес эрхэлчих. Айгу олон хүнийг чи ажлын байраар хангачих. Хамгийн гол нь хүмүүсийн хэрэгцээг хангачих. Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах хүн бол гэж хүмүүжүүлэх хэрэгтэй. Бизнесийг хүмүүжил болгох хэрэгтэй. Тийм тэгэхээр ээж аавыг бид нэр юу гэж зөвлөдөг вэ гэхээр мэдхгүй бол битгий зөвлөөрөө. Буруу зөвлөө шүү. Их хэцүү шүү. Хүүхдэд их буруу заачих юм бол дараа нь засахад их хэцүү шүү. Тэгэхээр мэдхгүй бол мэддэг хүнээс нь зөвлөж асууж агаад хүүхдэдээ зөвлөөрөө. Тийм учраас л бид нэр одоо юу гэд бас заадаг вэ гэхээр эцэг эхээс ингээл асуудгийн. За хүүхдийнхаа 100,000-ыг яаж юм гэхээр маш бахархалтайгаар хадгалдаг гэлдэгдэг байхгүй. Бид нэр буруу гэтг. Үгүй шүү дээ, хадгалахгүй шүү дээ. Яах вэ? Хүүхдтэй өгнө. Тэр хүүхдийн мөнгө. Тэгээд хүүхэд тэр мөнгөөрөө өдөрдөд сурна, алдад сурна. Алдаан дээр сурахад хамгийн өндөр амжилтанд хүрдэг. Ингэдэг нэг онл байдаг. Онлын нүүцсэн хүн 30%, практик дээрх 50%, алдсан хүн 80% суралцдаг. Алдаан дээрээс суралцдаг. Тэгэхээр хүүхдүүдээр алдуулж үзүүл. Бага мөнгөн дээр алдуулж үзүүл. Би яг хүүхдийн мөнгөөс нь авч бол өгөөгүй. Тэгэхдээ хүүхдүүдтэй бол мөнгө өгч. Мөнгө өгөхдөө ингээд өгчгөр чинь хадгалах юм байхгүй шүү дээ, тийм. Тэгэхээр нэг юм хятадын юм төмөр хуучин ч юм гахаа гэдэг нэг хадгалж агаад хаглаад
мөнгөний зугаар навдаг. Одоо бол ийм коттой ийм төмөр савнууд гараад ирж байна. Сейф шиг. Тэгэхгүй бол дэрэнд ороо хийсэн хармаандаа хийж байгаа даалга болгосон ийм тохиолдлууд бол одоо байгаа юм. Тэгээд онгойлох болохоор нөгөө кодо хийгээд онгойлгочдөг тийм сав аваад өгсөн. Тэгээ хоёр охин маань хоёулаа тийм савтай. Тэгээд юу ажиглагдж байна гэхээр аль хэдийн химнэлтийн төлөв байдал ажиглагдаад эхэлчихэж байна. Жишээлбэл одоо ингээд надаар авах болохоор 2-3 юм барьж ирээл те. За чи заавал нэгийг авъя шүү гэнг бол өгөлж молчих гал. Одоо болохоор ингэж явж байгаа харахад юм олон юм ахгүй. Яг өөрсдөө нэг юм л аваад. Тэгээд энэ мөнгөөрөө би ийм юм хийнэ гэд ингээд төлөвлөж байгаа. Тэгэнгүүт тэр бол ингээд нэг хүүхдүүд мөнгөтэй харьцаж сурч штэ багасаа. Тэгэхээр өштэй би бас хүүхдүүдэд эцэг эхүүдэд ингэж хэлмээр байдаг. Хүүхдүүдийнхаа зорилгыг битээ хулгайлаарай. Одоо эцэг их нь ингээл өмнөөс нь шийдвэр гаргал. Одоо тэр чинь ингээд насны ангиллаар бодоод үзэхэд тодорхой төвшөнд бол ингээд өөрөө шийдвэр гаргах тэр орон зайг ингээд нээж өгөх юм шүү. Түүнээс багаас нь шууд бүх юм чи мэдгээд хайж болохгүй. Тэгэхээр насанд мэдээж онцлогтой тий. Тэгээ нэг одоо жишээнүүд ярихад хүүхдтэй 5 өдөр болгон мөнгө өгч болохгүй. Өрөх ёстой гэж ойлгодог. Өдөр болго өгчихөө. Тий. За тэгвэл 10 хоногт нь 14 хоногт нь сард нь өгнө. Айл болохоор одоо том хүүхэд байвал сараар мөнгөний өгнө. Өөрөө төлөвлөг. За сарын дотор энийг авна. Энэ хооронд дахиад ерөөсөө мөнгө өгөхгүй гэхээр амьдралаас харахад бол нэг өдөр үрчин тэр мөнгийг. Дараагийн одоо сар хүртэл бол үнэхээр гурайд чинь тэр хүүхэд аав ээж нь өгөхгүй, хайртай тусмаа өгөхгүй. Тэр хүүхдэд сургамж болж чи сар хүргэж байх мөнгийг 2 өдөр дотор үрсэн. Нэг ээж ярьж илээ штэ. Хүүхдтэй ингээл юу гэлээ 7 хоног 5 өдөрт нь зориулаад нэг өдөр 5,000 төгрөг өгдөг юм чинь ингээл 25,000 төгрөг өгөөл. За энэ 7 хоногийн чинь мөнгө шүү гэл өгсөн чинь ангийнхаа хүүхдүүдийг дагуулаад дэлгүүрт ороод чи юу аах гэл нэг өдөр үрчи түрээд ирсэн гинэ. Тэгэл одоо дуусаа дахиж өгөхгүй. Энэ чиний мөнгө гэхээр дараагийн 7 хоногийн 25,000 төгрөгийг өгөхөд ихгүй ш тэр хүүхд. Тэгэл ингэсээр явал дараагийн 7 хоногудад бол бүр химнээд бүр илүү гаргаад тэгээ бас хадгалах. Ингэж л эцэг их хүүхдтэй мөнгө өдөртөд сургана. Тэгэхээр ерөөсөө л мөнгөтэй харьцуулж сурах. Хүүхдтэй одоо мөнгө өг. Тэр нь хүүхдийн мөнгөөр нь байна уу? Өөрсдөө хүүхдийн мөнгө хадгалаад яана уу? Тэгээд нэг эмээ биш хүүхдтэй дэтгэврээсээ ингээл өөр хадгалуулж тийм их өндөр дэтгэвргүй. Тэгтээ хайртай хүүхдтэй зориулаад ачтаа зориулаад мөнгө хадгалсаар байгаа л 18 хүрэхээр нь зэрэг за миний хүүгийн хадгаламж шүү эмийн ёстой хүүдээ хадгалсан шүү гэл хадгаламжийн дэвтрийг очиод өгч гинэ. Энэ хадгаламж зээлийн хоршин дээр болсон явдал. Энд чинь нөгөө хүүхд нь маргааш хурж ирээ авж ийн гинэ. Хөөе чи эмээ чи ёстой олон жил хадгалсан чи яагаад авчваа гэд хүн хэлсэн чи миний мөнгө. Яхаага би өөрөө мэднэ. Нэг өөрөө гараараа хадгалаагүй хүн тэрийг хайрладаг. Тэгэхээр эцэг эхүүд хүүхдтэй хадгаламж иймэр байвал гараар нь хийлэг. Өөрт нь өгөөд хийлэг. Өмнөөс нь битээ хийлэг. Хадгаламжинда зарцуулах ирэхгүй мөнгөтэй байж болохгүй. Хадгалж байгаа мөнгөө танаа хүүхдүүд тэр авдарт байгаа мөнгөө захиран зарцуулах эрхтэй учраас хадгалаад шүү дээ. Тэгж байгаа. Код хийгээл онгойлгох. Өөрөө онгойлгох шүү дээ. Банкнд аваач хийчихэр тэр мөнгөө хадгаламж авч чадахгүй учраас дурггүй. Тэгэхээр хүүхдтэй гэл бидний яриад байдаг нэг юм юмнууд багтдаг. Тэгэхээр энэ бол багаас нь тэр нөгөө хадгалын химний эргээд нөгөө хөрөнгө оруулагч болъё гэдэг тэр дадал зуршлын суулгах гол ажил юм бас. Мөнгөтэй л харьцуулах. Мөнгө ингээл үргэлжтэй хөрвөл ингээл үргэлждэг. Ингээ хоримтлуулж болдог гэдгийг л аягүй сайн ойлгуулж гисэн. За бидний цаг маань бол ер нь бол өндөрлж байна. Тэгээд танд бол яг ингээд өнөөдрийн яриаг базаад эцлээд хэлэх зүйл байна уу? Тийм мөнгө бол амьдралын зорилго биш гэдгийг хүүхдүүдтэй сайхан ойлгуулна. Бүх юмыг мөнгөөр харж болохгүй. Тэрийг ойлгуулахын тулд мөнгөөр авч болдоггүй юу байдаг вэ гэд гоё ярина. Хоорондоо аав ээж нь тий. Тэгэхээр хүний хамгийн нандин юмнуудыг мөнгөөр авч болтгоо.
сайхан хайр, сэтгэл, одоо хүнлэг, зан чанар, аав ээж, одоо хамгийн нандин юмнууд бол мөнгөөр хэмжигдэхгүй. Тэгэхээр энэ бол амьдралын зорилго биш. Гагцгүй зорилгоо биелүүлэхэд чинь мөнгө заашгүй хэрэгтэй. Тэгээ чи том зорилготой байвал чи том мөнгөтэй байх хэвээр. Тэгээ чи өөрийнхөө мөнгийг өдөртөд сурах хэвээр гэсэн тэр санаанаас эхэлж хүүхдүүдтэй юм ойлгуулаарай гэж хэлмээр байдаг. Тэгэхгүй бол мөнгө гэж ахаар за энэ мөнгөөр л бүгдийг хийж болд юм байна гэж одоо буруу ойлгочвол эсвэл бүх юмыг авч болт юм байна. Их аз жаргалгүй хүн болж хувирна. Маш одоо бүх зүйлийг зоосны нүхээр харна. Тэр бол үнэхээр амьдралгүй болно шүү. Хөрөнгө оруулагч болох ямар боломжууд байна. Ямар нэг хөрөнгө байхгүй бол хүн яаж ч байсан одоо хөрөнгө оруулах бол боломжгүй. Тэгэхээр хөрөнгө оруулах болёо л гэж бодож л байгаа бол хизээ нэгэн цагт хадгалах, хэмнэх энэ зүйлээс л эхлэх ёстой. Хадгалан хэмнэн гэдэг бол ерөөсөө дадал, зан үйл юм. Тэгээд энэ зан үйлийг өөртөө сургах тал дээр өнөөдөр бас оюун багштайгаа дөрмүүдээ ярьлаа. Яг амьдрал дээр болж байгаа ийм практик жишээнүүдээс бас хуваалцлаа. Тэгээд энэ сайхан мэдээллийг манай үзэгчдэд өгсөн оюун багштай маш их баярлалаа. Тэгээд таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд ийм гоё нэвтрүүлэг хийгээд ингээд хүмүүст мессеж өгч штэ мөнгө өдөрт гээд. Тэгээд энэ бол их өргөн сэдв юм чинь. Яста яриад дуусахгүй сэдв штэ амьдрал баян юм чинь. Тэгээд хүмүүс маань бас нэгийг бодож хоёрыг тунгаасан бах. Ийм гоё нэвтрүүлэг хийж байгаа. Баярлалаа дүлгэнэ. Цаашд нь амжилт хүсье. За баярлалаа. Ингээд хүн бүр хөрөнгө оруулагч подкаст юм байна. Энэ дугаар өндөрлөө. Хүн бүрийн хөрөнгө оруулагч энэхүү подкастыг маань үзэж байгаа та бүхэн яг энэ контенттой холбоотойгоор ямар нэг асуулт байх юм бол доор комент хэсэг дээр бас бичээрэй. Тэгэх юм бол дараагийн зочдтойгоо би яг тэр асуултаар бас хамтдаа бол ярилцах мөн хариулт авах бол боломжтой. Нэмээд яг энэ контент олон хүнд хүрэхийн тулд та бүхэн маань бас доотлын энэ хэсэг дээр subscribe гээд дараад өгөөрэй.